Сайн уу? Мэдгэдэггүй нууцлаг зүйлд тэмүүлэх хүсэл нь магадгүй хүний хамгийн гол онцлог шинжүүдийн нэг байх. Өнөөдөр бид шинэ содон зүйлс мэдэх гэсэн тэрхүү цангаагч нь тайлж, чиний амьдралдаа ганц шудаа харж байгаагүй зүйлсийг харуулна. Ингээд эхэлцгээе. 3 дугаар сарын 15-ны өдөр Английн Премьер Лиг энэ өдөр хүснэгтийн 3 болон 4-т яваа ижиж оноотой багууд болох Манчестер Юнайтед Астон Вилла нарын 3 дугаар байрны төлөөх тулаан болсон. Та энэ тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-нд хүрсэн бол бичгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшууллын кодыг оруулаад урамшуулсаа шууд авах боломжтой. Альбино амьтад үргэлж гайхалтай харагддаг. Цагаан анааш бол үнэхээр маш ховор үзэгдэх юм. Тийм ч учраас энэ цагаан анааш дэлхий дээр цорын ганц байдаг. Хамаг учир нь лейцизм буюу арьс пигмент алддаг альбинизмтэй төстэй генетикийн өвчнөд байгаа юм. Чиний өмнө байгаа энэ залуу ямар авьяасаараа энэхүү бичлэгт орсон гэж чи бодож байна. Чи лав үүнийг төсөөлөхгүй гэдэгт би мөрөөдсөж бэлэн байна. Одоо бид Ямайк маягийн Рапунзелийг харах болно. Энэ өвгний дрээдүүдэд таалах гэж оролдож байгаа нь чихвчний орооцолтойг гаргахтай адилхан харагдаж байна. Үснийх нь үзүр хэсэг нь будагтай, харин угаараа буурж байгаа нь түүний үс яг л амьдралынхын цаг хугацааны хэлхээс шиг харагдана. Nossa! ¿Cómo te repite la aventura? Энд юу болоод байгаа талаар чамд ямар нэгэн таамаг байна уу? Чи гайхлах. Гэхдээ нислэг тэрэг ийм аргаар алт хайдаг байна. Доор нь байгаа энэ зүйл бол асар том металл илрүүлэгч өгöd. Үүний тусламжтайгаар хөдрийн орд газрыг олохыг хичээж байгаа юм. Ийм авраг том хүлээ авахчийн тусламжтайгаар хэдэн километрийн гүнд байгаа орд газрыг илрүүлэх боломжтой гэжээ. Чи хөвдөг арал гэдэг хэллэгийг сонсож байсан баг. Гэхдээ яг л өөр ертөнцид байгаа мэт ийм арлыг моторт заваар түлхэж байгааг өмнө нь харж байгаагүй л уузвуу. Хүн төрлөختөнд далайн гүнийг судлах тусам яг л өөр гарагийн гимээр амьтдыг илүү ихээр нээн илрүүлсээр байна. Харин энэ амьтад яг ховсон өөрчлөгдсөн гялгар уут шиг харагдаж байгаа биз? Хэрвээ чи далайн хавыг ойроос харж байсан бол ийм онгорхой хамгатай байж усан доор яаж амьдрдаг байна гэж гайхаж байсан баг. Тэгвэл хариулт нь энэ байна. Та зангуу гэхлээр магадгүй иймэрхүү зүйлээр төсөөлдөг байх. Гэхдээ үнэхээр том усан онгоцын зангууг харж байсан уу? За тэгвэл бидний өмнө байна. Зөвхөн энэ зүйлийг хөдлөхийн тулд ямар хүчтэй хөдөлгүүр хэрэгтэйг бас төсөөлж байсан уу? Гэхдээ үүгээр дуусахгүй том хүчиг онгоцонд бүх зүйл нь том байдаг. Жишээлбэл энэ сенс гэхэд л хэдэн давхар байшинтай дүүцгүүц хэмжээтэй. Эсвэл хөдөлгүүрийн голуудынх нь нэг нь энэ байна. Хүчиг онгоцонд ийм гол хэд байдаг. Хүн төрлөختөнд дарвуулт онгоцноос эхлээд ийм төвшин төвтлээ хэрхэн хурдан хөгжсөн нь үнэхээр гайхмаар.
Энд юу болоод байгааг ойлгоход хэцүүч. Энэ замыг харвал уралдаан гэдэг нь тодорхой байна. Хамгийн хэцүү нь хэн яг төрүүлж барианд ирсэн бэ гэдгийг мэдэх байх. Игнэн зогссон энэ хүмүүсийг хардаа. Гайхалтай нь тэд л эдгээрийг удирдах байгаа юм шүү дээ. Энэ их буужигнаан донд тэд яаж учрыг нь олж бас дээрээс нь яаж шийдвэр гаргаж амждаг байна. Үнэн дээр эмтгийн дүрм нь энгийн уралдааных шиг биш. Ихэнхдээ өгөгдсөн хугацаанд хамгийн хол зайг туусна нь ялагч болдог байна. Даасан хавч бус өнгөнийхөө олон янз байдлаар бусдыг гайхшилж чаддаг амьтдын нэг юм. Яг л хэзээ нэгэн цагт орчлын ертөнцид тэдэнд зориулж өнгөө өөрчлөх боломжтой нэмж бөвөгдөл гаргасан юм шиг л. Тэдний зарим нь бүр үнэхээр ховор. Үүнийг хардаа энэ бар шиг хэдэ хавч бас аимшигтай том хавчуустай байгаа биз. Харин энэ хоёр өнгөт нь хавч хэлбэртнүүдийн ертөнцид хоёр нүүртэл гэсэн үг. Цэнхэр нь ямар байна? 2 сая тутамд ганцхан л ийм өнгөтэй төрдөг. Шалтгаан нь тэдний биедэх уургийн илүүд юм. Энэ залуус бол ямар нэгэн дүр бүтээж буй косплейчд биш. Харин интернет домог болон яригддаг манти овгийнх юм. Ус засалтаас нь харвал тэд үсэндээ маш их ариун дагшин онцгой ач холбогдол өгдөг бололтой. Заримдаа байгалийн энгийн үзэгдлүүд яг л орчлон ертөнцийн ямар нэгэн гацалт доголдол шиг харагддаг. Энэ бичлэгийг хийсэн хүн онгоцны цонхоор өдөр шөнө хоёрыг нэгэн зэрэг харж босхойг олж нээжээ. Харин энэ бичлэг дээр яг ийм үзэгч усан онгоцон дээрээс харагдаж байна. Зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй бас баг зэрэг айгт сүрмээр харагдаж байгаа биз. Энэ залуу загсан жавхахаа өмнө бэлтгэл хийгээгүй. Зүгээр л усан доор буутахын сонирхолтой эффектийг харуулж байгаа гэж найдаж байна. Ус гэдэг чинь муугүй дуу намсагч болдог байх юм. Go. Автобусны жолоочийг хараад түүнийг төрөлхийн уралдаанч гэж бодох хүн ховор байх. Гэхдээ тийм байх бүрэн боломжтой шүү. Энэхүү уралдаанд сургуулийн автобусны жолооч нар хэрэг гарцуу гэдгээрээ өршөлтдөг байна. Манай хэдээс ч гэсэн энд явуусал юм дуусгаж мэднэ шүү. Англид зөвхөн алдарт Бэнкси төдийгүй энэхүү хөшөөг бүтээсэн хүнч бас амьдардаг. Үүнийг 2012 оны Лондонны Олимпиад зориулсан тусгайлан бүтээжээ. Хөшөө өдөр бүр 15 цагаас 15 цаг 30 минутын хооронд сунаадаг. Хөшөө хөрдөл бэлтгэл хийж байхад харин чи бэлтгэл хийхгүй байгаагаар юу гэж өмөрөх вэ? Дундад зууны үед хүмүүс хэрхэн хөгжигдөхөө мэддэг байжээ. Чулуу дүүгүрдэн харах машиныг мэдээж зугаа цэнгэлийн зориултаар зохион бүтээгээгүй. Өнөөдөр энэхүү зэвсгийг хөгжилтэй зүйлд ашиглахад хэнт сад осохгүй.
Харин гарц сумнууд нь бүр яг л зүйрт од шиг харагдаж байна шүү. Өнөө цагт салдаг сөхөгддөг гүүр хараад гайхширх хүн хавар байз. Харин Лондонд байдаг энэхүү эхөгддөг гүүр бас тис өөр шүү. Энгийн л нэг хотын дэд бүтцийн байгуулж бид харагдагч. Үүгээр гарах үед туршин сэтгэлээ чи хизээж мартахгүй. Ондог дугуйг дахин шинээр зохион бүтээх шаардлагагүй гэж хүмүүс ярьдагч. Эдгээрийг бүтээсэн хүн лав үүнтэй санаж нийлэхгүй байх. Жишээлбэл чи амьдралдаа ганц удаа ч уусав лимузин дугуй унаж үзсэн үү? Эдгээр төмөр хөлгүүдийн аль нэгээр Tour de France-ийн оролдоонд очиус ч хөгжилтэй дэв. Аяллаа хөлөг онгоцууд Титаникийн үеэс хойш үнэхээр хол тасархай хөгжжээ. Норвегийн энэхүү хөлөг онгоц бол яг л хөвж буй 6 цэнгийн аршал гэсэн үг. Энд чи карт онож, бүр товсомын төвөөч зочлох боломжтой. Яг л дарсан донд биш. Өөрийнхөө хотын аль нэг хотуудын төвд явсан юм шиг санагдана. Энэхүү өрмөц тожлыг ноосон бөмбөжгөөр хийсэн бөгөөд гаргах чимээ хөдөлгөөн нь яг л зүгийн сүрвийг санагдуулсан. Хөдөлгөөн мэдрэгч нь ойртож ирсэн хүнийг таньж, яг л тол шиг дүрсийг нь гадаргуу дээрээ дагаж үүсгдэг байна. Бид заримдаа уран зөгнөлт кинонд гардаг тэрл ирээдүйдээ хэдийн амьдраад эхэлчихсэн гэдгээ анзаардаггүй юм шиг. Зүгээр л үүнийг нэг хардаа.